Сайн бацгаана уу? Та бүхэнд Дэлхийн номын өдрийн мэндийг төвшүүлье. Хүн төрлөختөн Дэлхийн номын өдөр болно зохиогчийн эрхийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Монгол Улсын шинжилгээ ухааны академиас жил бүр өргөн цар хүрээтэй олон үйл ажиллагаа арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү олон арга хэмжээний нэг бол Эрдэм номын чуулган шинэ ном танилцуулах, хандивлах арга хэмжээ байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын шинжилгээ ухааны академи Монгол Улсын үндэсний номын сантай хамтарч жил болгон уламжлал болгоод Эрдэм номын чуулган энэ арга хэмжээг зохион байгуулъя гэж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шинжилгээ ухааны академийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 223 төрлийн 470 ширхэг номыг тус номын сангийн сан хөмрөгт хандивсан байдаг. Энэ жил бид Монгол Улсын шинжилгээ ухааны академийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 220 ширхэг шинэ номын дээжээс хүргэж байгаадаа, хандивлаж байгаадаа туйлын баяртай байна. 2021 он бол Монгол улсад шинжилгээ ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, шинжилгээ ухааны академи байгуулагдсны 60 жилийн тохиож байгаамаа. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол Улсын шинжилгээ ухааны академи, тэргүүлэгчдийн газар, бага чуулган, төрөлжсөн академи, харьяа хүрээлэнгийн зүгээс нээлттэй хаалганы өдрийг цахимаар зохион байгуулж байгаа. Эдгээр үйл ажиллагаанд уншигч түмэн сонирхсан хэн бүхэнд нээлттэй байгаа та бүхнийг уйлж байна. За, Эрдэм номын чуулган шинэ ном танилцуулах, хандивлах арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын үндэсний номын сангийн хамт олондоо ажлын амжилт хүсэж аз жаргал өрөөё. Эрхэм баян Эрдэм ном гэдэг Эрдэм ном арвижих болтугай анхаарал хандуулсанд баярлалаа.